Хөөе. Гişглээ босооч. Гişглээ босооч. Гişглээ ой. Яа! Чи ямар тэнэг юм бэ? Алдаад тахтай яд юунд олж явах ч юм. Ямар тэнэг юм бэ чи? Тоглоо мэдтгүй юм уу? Дэслэгч Батмөх гэдэг хүн байна. За. Ямар хэрэгээр явъя лээ? Танаас нэг хэдэн зүйл тодруулж асуух ажилтай байна да. За. Та Дэнсма гэдэг бүсгүй таних уу? Би байна. Мэднэ. Танай компанид Нягтлан гэдэг бас нэг Дэнсма гэдэг бүсгүй байдаг үстэй. Тэрийг л асуугаад байна л да. Тийм байдаг. Юу компани гэжтэй нэг юм байгуулах гад. Тэгтээ одоо ажиллаж эхлэегүй л байгаа л да. Яасан бол? Тийм байна лээ. Танай Нягтлан санхүүгийн асуудалд орсон байгааг та юу мэдсэн үү? Танай компани дансаар асар их мөнгө шилжигдсэн байна. Энэ ямар учиртай мөнгө юм бэ гэж би тодруулах гэж байна. Зэста мэдхгүй юм байна. Гэхдээ манай тэгтээ хамгийн гол нь үйл ажиллагаагаа явуулж эхлэх байгаа шүү дээ. Явуулаагүй л дээ. Таны гарын үсгтээ шилжигдэж ирсэн 6 сая долларын 200 мянган авч үлдээд үлдсэний Токио руу шилжүүлсэн байна шүү дээ. Энэ банкны явуулган байна. 6 сая доллароо. Манайх долларын данс нийгээгүй шүү дээ. Та надад хараа л да. Таны нэгдүгээр гарын үсгээр шилжигдэж орж ирсэн байгаа үстэй. 5 сая 800 мянган доллар нь 2 удаа таслагдаад Токио руу шилжигдсэн байна. 4 сая 300 мянган доллар нь Хонконгийн өөр нэг данс руу шилжигдсэн байна. Одоо үлдсэн нь энэ. Наа чи албан ёсны баримт шүү дээ. За. Даасан бүх мөнгө орж ирсэн байгаа. Хүрлээ маргааш намайг дагуулад гайлд орчин. Тэгэж юу болох юм? Харин та хоёрын хин ер нь нэгдүгээр гарсах сурах юм бэ? Дэнсма зав. Тэгнэ. За. Тэгвэл та хоёр бүх юмаа зарчхаад бэлэн мөнгө богинуулээд шилжүүлгээ хий. Татварыг би өөрөө янзлана. Ер нь бэлэн мөнгийг гэрт татуулах юм шүү дээ. За, энэ миний нэр утас. Маргааш яриарай тий. За би явъя да. Биш хүрлээ хайчваа. Хүрлээ завгүй гэхээр нь би таксид уцаад ирж байгаа. Байна уу? Дэг байна. Бүх юм болсон. Санаа зовлтгүй. Би бүгдийг янзлана. Харин ч надад Нягтлан бодтой хэлж болохгүй шүү. За баяртай. Ямар сони юм бэ? Долларын данс нээн гэж ярьж исэн л да. Гэхдээ яг хизээ нээсний нь бол би үнэхээр мэдэхгүй байна. Шилжүүлхэн тэр нэрээ надаар гарын үсэг зурулсан юм байна. Гэхдээ л мөнгө төгрөг огт яриаггүй дээ. Танах ер нь ямар үйл ажиллагаа явуулах гэж нэгдсэн компани юм бэ? Манайх уу? Би нэг лангуу ажиллуултыг. Тэгээд тэрнийг нэг өргөжүүлж худалдаа хийд юм уу л гэсэн. За тийм байдаг байж. Та ямар нэг юм санууд над руу ярина үз? Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцгэлц одоо Дэнсма шалгагдчих. Таууд энэ талаар юу ч мэдээгүй юм шиг байна шүү дээ. Мэдээгүй л дээ.
Гэтэ ийм асуудал үүссэн байгааг би хэлэх гэж ирсэн. За. За би ингэ явлаа. Чихрэд. Би гаргаж өгөө. Ойргүй би өөрөө явчихна. Юу хийж юм болоод байна? Үгүй наад суугаа тавьдаа. Наад суугч. Цаа. Хээ. Хи хүнийг ингэж бадлах хэрэг байдаг юм уу? Үгүй н аваргыг чи одоо янз бүрээр л ярих юм биш. Үгүй одоо энэ сонгуульд нэр дэвшгээр чи одоо олонний өмнө баахан хотлоо хүний юм ярих юм биш тий. Үгүй тэгээ энэ хүний чи одоо тужийн нарсыг зараа дуусгасан аж гэх шиг. Гот ингэж ярьж болт юм уу? Уган сайхан ард түмэндээ хөндлөгдөөд бүх гэдгээрээ л явах чинь сайхан шүү дээ тийм ээ. Тэгээд одоо уус төр гэдэг аюултай шүү. Хүнийг ямар өрөвдөж хайрлна гэж байх шүү дээ. Хөөш. Jesus. Нөгөө авраа гэдэг хөдөлгөөн Facebook дээр өрөөсөн байлаа шүү дээ. Яаж байгаа юу гэсэн үг юм? Гэхдээ яах вэ? Энд чинь аврагын нэр их сайхан цэврээ. Тэгэхээр тэр хамтарч ажиллаж байгаа баг нь янз бүрийн бохир заваа юм их юм бол аврагын нэр сэвтнэ. Ийм учраас аврагынхаа нэр төрийг хэвээр нь байлгая. Тэгээд элбэгдэрж ерөнхийлөгчөө сонгочихё гэсэн. Тийм л одоо утга санааг агуулдаг юм байл л дээ. Бараг тэр нь л зөвдөө тийм ээ. Гэхдээ би ч гэсэндээ одоо энэ хүнийг ингэж болдго юм уу юу гэж бодож байгаа юм чинь. Олон хүн л тэгж бодож байгаа шүү дээ. Үгүй өгөө нөгөө ананд юу болсон бэ? Цоцсон эдэр нь худлаа гэдэг юм. Чи юм сонсов уу? Харин ээ. Queen ананд чинь хавааш чөлөөнийг чичээн нөхөр дагуулж ирснээс л хамаг асуудал үүдсэн шүү дээ. За. Тэгээд бүр сүүлдээ нөгөөтг чинь Шевченко гэдэг нөхөр дагуулж ирээд тэгээд тэр нь манай улсын төлөөлөгчийн газрыг засаж өгнө гэж солонгос улстай гэрээ хийгээд тэгэл эндээс л хамаг асуудал үүссэн шүү дээ. Энэ ананд тэгж байгаа ихидээ. Ястаа нэг сонин шүү. Одоо тэгэл хил давсан зүхтаасан л гэдээсэн. Ер нь чамд ямар нэг юм хийчих вэ гэж их айх юм. Тэр нэг хэвгүй хүн шүү заадгач. Угна. Манай намынхан. Манай танаа гэж талцчихснаас бүгдээрээ нэгдээд энэ авилгалын асуудлыг шийдээ цэвэрлчих юм бол уг нь хэрэгтэй шүү дээ энэ. Гэхдээ саяхны нэг нэвтрүүлгээр үгүй энэ ерөнхийлөгч чи одоо бэлэг тэмдэг символ маягийн юм яриалах. Юу гэдэг юм. Тэгээд наадах чинь бол яг үндсэн хууль дээр төрийн тэргүүн гэвчсэн байдаг байхгүй юу? Тэгээд одоо төрийн тэргүүн гэдэг чинь гадаад орнуудад бас нүүр царай болно. Манай ерөнхийлөгч чинь бол яг ардчлалын төлөө тэмцэж, өлсөж, сангаж явсан болохоор бас л ардчлалын орны ерөнхийлөгч дээр бас сайхан шүү. Саяхан нэг манад нэг улс орнуудын сайд нарын
Зүйлийн дарганаар нь ирлээ шүү дээ. Тэгсэн. Тэднэр чинь л одоо Монгол улсын нэр хүндийн асуудлыг илэрхийлж байгаа шүү дээ. Элэд наадах нь жоохон багсах та. Биш тэр нэг өвгөө тэр нэг Мянмар гэдэг чи одоо Бирм үү? Бирм улс мөн үү? Мөн шүү дээ. Буурма гэж байгаа юм. Тэгээд тэр чинь бол үнэхээр шашин шүтлгийг дээд хэмжээгээр шүтэж сахидаг. Тэгээд үнэндээ бол бясалгалыг бол дээд хэмжээгээр хөгжүүлсэн тийм сайхан ариун тагшин газар шүү дээ. Гэ одоо ер нь бясалгал энтер гэдэг ярьдаг болчих. Нөгөө зураач саран цацрал гэдэг нэг гоё хүүхэн байдаг шүү дээ. Тий. Тэр чин гэртээ 6-7 золбин нохой тижээдэг гинэ. Тэр чинь бас л одоо бясалгалын нэг хэлбэр шүү дээ. Тийм бясалгалын хэлбэр байдаг. Тэр ч бас зөв амьдрах ухаан шүү тийм ээ. Тий. Хөө тэгээ их сонь сайхан юм их байх юм уу? Гэхдээ энэ Бирм ч одоо Бурхны номыг 2500 жил цэврээр нь байлгасан орн гэж шүү дээ. Мундаг юм аа. Тийм үү. За. Бас л сайхан орн биш. Сэли үгүй. Энд их сонь нэвтрүүлэг гараад байгаа ба. Би энэ нэвтрүүлгийг үзэж дуусчаад өгдөө. Миний өгшөө. Очоод удчихсан. За хортлоо. Тэгээд одоо хамаг би. За би удахгүй дээ. Ганц энийг үзчихээл. Тэгэл орлоо. Үзэгчдийн орой амгалан айлтгахын эв нэгдэл хөтөлбөрийн шинэ дугаар хэлж байна. Хийсэн ажлаа тайлбарыг бүрийн хөтөлбөрөөр хийсэн. Энэ бодлого концепттэй байгаа. Өөрсдийн дунд эргэлзээ бий болох энэ авалтлага ер нь ямар шиг зорилготой юм бэ гэдгийг хэн мэдээлэл ерхэн сонгогчид таахгүй маш сайн бодох хэрэгтэй. Арилгагүй нийгмийг хүсэж байна. Архихгүй нийгмийг хүсэж байна. Залуучууд өөрсдөө ийм хийж ирэх бол үнэхээр гоё таа. Өнөөдрийн залуучуудын хийж байгаа арга хэмжээг бид түрүү бас дэмжлээд лайк таалаа. Цахим ертөнцид маш хурдан тархаж байгаа нэгэн мэдээллийг бид хүргэх гэж байна. Гадаадд амьдарч байгаа Монгол. За 7 хоногийн дараач сонгуул дуусах юм дээ. Бушуухан дуусчихна. Яс амрах юмсаа. Үгүй яс тээ. Би ч одоо нэг хэсэг л яриад байсан одоо харин чимээгүй болов болоо шиг. Монгол улсны захим өртөө Өвгөн чи сүлжээ нэгцүүс их хууль дүрмэн чангатгаж амьдарч байгаа монголчууд дэг журамд оруулах гал үзээл байгаа. оролцохыг уриалсан. Манайхан ч дээ би дэг журамд ч ороод игийгээд 150,000 орчим монгол дэг журамд нь орохгүй л байх. амьдарч байна. Эсэргүүцэлтэй чих тулгарна даа. Нэгтэй энэ зургатаар ч нэг нэвтрүүлгээр ерөнхийлөгч ярьж илээ шүү дээ. За 2009 онд ерөнхийлөгч болсноос хойш аюул олон газрын лицензийг зогсоосон юм байна шүү дээ. Би бүр тоогийн цээжлээд авсан. Дорнотын хэмжээний 2 газрын ар хангаа хэмжээний 5 газрын хэмжээний тэр лицензийг зогсоосон гэж ярьж байна шүү дээ. Аюултай юм. Энэ аваргыг чинь тэр хураасан лицензүүдийг буцааж олгоно л гэдээ одоо гадуур цуураал байх юм. Юу ч тэгж идэгий. Чи одоо нөгөө их орноо хамгаалдаг газар нутгийнхаа төлөө гэдээдгийг арич тэхгүй. Энэ аврагтаач биш баха. Саа талд нь байгаа тэр эрх мэдлэлтүүд нийл эрх ашиглал яваад байгаа. Чи тайст цамс тэр улс төр чи яам автан зүг. Надад бол зүгээр өнөө Батүйл маань чухал бай. Батүйлээ яриад гомдгийг. Ярилгүй яах вэ? Хүшин чинь орой боллоо. Өнөө мө хүү яаваа. Одоо бороо шорооч орох гээд ах шиг байх юм чинь. За гайгүй үстэй. Хэлээ Андра өг хувцыг од. Андра минийх эмээдээ тэр халуун сав аваадаг.
Ориглоо. Миний хөө хаа явна. Алетлаа шүү эртгээ ирээрээ. Арх явна гинэ. За. Кин намайг нэрэг хэлж. Аса айхтар сүрхий юм ярьж байгаа шүү. Уган чи яриад байгаа нь хэл сайхан юм ярих юм биш шүү. Энэ дөрвөн залуу дөрвөлээ лайктэй дөнгөж нэгдээд байж байна. Архив нэгэн хэрэгтэй байна уу? Хэрэгтэй байна. За тэр оюутан залуучууд дэмжиж байгаа хөтөлбөр биднэрт тэгэхээр одоо бидний дүүнерт тийм ээ. Тэр Монгол ирээдүйн болсон залуучууд хэрэгтэй юу? Хэрэгтэй байна. Нийгэм залуучуудын оролцоо маш их дутагдчихсэн тийм ээ. Ер нь бол гэтэл одоо залуучууд өөрснөө санаачлаад ийм гоё юм санаачлаад авилгагүй нийгмийг хүсэж байна. Архивгүй нийгмийг хүсэж байна. Залуучууд өөрснөө ийм юм хийж ирэх бол үнэхээр гоё таалагдж байна. Бид өөрөөс ч гэсэн архивгүй нийгэм хэрэгтэй гэж асуувал бид дөрөв тийм ээ гэж хариулна. Өнөөдрийн залуучуудыг хийж байгаа арга хэмжээг бид дөрөв бас дэмжлээд лайк таалаа. Тэгэхээр бид дөрвийг дэмждэг. Бид дөрвийг дэмждэг. Бид дөрөвд одоо итгэдэг хүмүүсийг бас бид дөрөв найзуудаа лайк гэдэг дөрөв гэж хэлмээр байна. Өдөр гэт юм уу? Чи оо хурдан гүдэг юм биш вэ? За. За баярлалаа. За. За мэ. За. Баярлалаа. Усны годомд голж үрбэ. Усны годомд баян би. Усны годомд